цэцгийн дүрмэн дээр их хөтөлбөрийн тайлан тавихгүй. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил өдийд их хурлаар одоо үндсэн хуулийн цэцгийн 3 дугаар дүгнэлт ирсэн. Тэгээд тэр дүгнэлтэн дээр ямар юм байсан бэ гэхээр их хурлын сонгуулийн тухай хуулийн нэг заалт байгаа. Тэр заалт бол их хурлын гишүүний тайлангаа тавих тухай асуудал. Сонгуулийн өмнө тайлангаа, сонгуул болохоос өмнө тайлангаа тавих нь сонгуулийн сурталчилгаанд тооцогдохгүй гэдэг ийм агуулгатай заалт байсан. Энийг бол цэц үндсэндээ хүчингүй болгох ёстой. Ягаад гэвэл тэгш өрсөлдөөнийг өгөө гэж байна. Их хурлын гишүүдэд даваа тал болгож байна гэсэн. За энийг бол үндсэндээ өнгөрсөн жилийн өдийд их хурлаар хэлэлцээд цэцгийн энэ 3 дугаар дүгнэлтийг хүлээж авсан байна. Яг энэ их хурлын сонгуулийн тухай хуулийнхаа тэр өөрчлөгдсөн заалтад нийцүүлээд энэ орон нутгийн иргэн төлөөлөгчдийн хурлын одоо сонгуулийн тухай хуульд тэр нийцүүл тэр заалтыг нь бас оруулж ирж байгаа. Сонгуул эхлэхээс өмнө тайлан тавьдаг нэг юм зүйл байгаад байна. Тэр нь сонгуул эхлэхээс өмнө тавьчихаар сонгуулийн сурталчилгаанд орчих гээд байдаг, хууль бус болчих гээд байдаг. Гэтэл одоо иргэн төлөөлөгчдийн хурал болоод их хурлын гишүүд нь болохоор тайлангаа тавих эрх нь олгогчод байдаг. Магадгүй их хурлын гишүүн биш, иргэн төлөөлөгч биш хүн болохоор тайлан тавихаар одоо сонгуулийн хууль зөрчсөн болчих гээд байдаг нэг ийм агуулга байгаад байна. Тэгэхээр энийг тэгшдгээд аливаа этгээд тайлангаа тавь. Жишээ нь одоо иргэдийн төлөөлөгчний хурал нэр дэвших гэж байгаа бол сонгуул эхлэхээс өмнө тайлангаа тавьж болно. Түүнийг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй л гэсэн